сайн бацхан уу хэрхэн сонсогчдоо. Хотын хөгжлийн мэргэжлийн ярилцлага подкастын удаагийн зочноор SCG Consulting компани захирал хот төлөвлөгч магистр Г Батэрдэн оролцож байна. За ингээд эхний асуултаа тавья. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Хэдэн онд төрсөн бэ? Аль сургуулийг хэдэн онд мөн ямар мэргэжлэр төгссөн бэ гэх мэтийн талаар мэдээлэл олгосон. Би 1987 онд төрсөн. Улаанбаатар хотод төрөөд. Тэгээд Улаанбаатар хотод өссөн. Яг одоо юу гэмдэ. Карт мартын бараанд орж явах үед л жоох хөвгт явчихсан. Тийм л төвхтэй хөвгтөлтэй. Хүндэлтэй. Тэгээд одоо ер нь бол Улаанбаатарын уугуул иргэн гэдэг нэрийг бол зөв хэрэгтэй гэж бодоод байгаа. Төгссөн сургуулийн талаар. Төгссөн сургууль 2008 онд Монгол Олон улсын дэд сургууль гэдэг нэртэй. Одоо яг хүмүүс MIO гэдэг нэрээр илүү сайн мэддэг. Офицерууд орон танд байдаг. Тэр сургуулийн мэдээллийн технологийн бакалавраар төгсөж байсан 2008 онд. Тэгээд 2011 он хүртэл ерөөхдөө энэ чиглэлээр нэг ажиллаагүй. Ер нь олцоо удирдлага менежмент олон улсын стандарт ISO стандартын чиглэлээр байгууллага зөвлөгөө өгөх чиглэлээр сургалтууд хийдэг. Ийм байгууллагад ажиллаж байгаад 11 онд бол Америкт хот олон бүснүүдэд төлөвлөгч гэдэг чиглэлээр суралцаар явж байсан. Тэгээд 13 онд төгсөж ирээд тэрнээс хойш одоо хотын тээвэр төлөвлөлтийн чиглэлээр бол зөвлөх үйлчлэг үзүүлэх болоод одоо судалгаа хийх тийм төслүүд дээр хүртэл одоо ажиллаж ирж байна. Америк ямар сургууль? Америкт Нью-Йорк мужийн их сургуулийн Albany гэдэг Нью-Йорк мужийн нийслэл дээр хотод байдаг юм. Сургуулийг төгсөж байсан. Тэгээд тэр нь бол илүү судалгаа шинжилгээ хийдгээр томоохон сургуулиудын бол тоонд ордог. Сургууль улсын сургууль байдаг байсан. Тэгээд тэрийг ямар ч байсан магистр гэдэг цолыг бол тэр сургуулиас авсан. Тэгээд одоо яг тэрийнхээ хэргийг гарах гал ажиллаж байна да. Төлөвлөгч мэргэжлэрээ төгсөөд тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээд тасралтгүй гэж одоо 5 жил болж байна. 13 онд ирээд гэдэг чинь тийм 6 дахь жил ч юм уу. Яагаад энэ хот төлөвлөгч гэдэг мэргэжлийг сонгосон бэ? Сонгох болсон шалтгаан байна шүү дээ. Нөгөө гэр хорооллын утаа гэр хороол айгүй эмзэглүүлдэг байсан л да. Би яг хэсэг гэр хороолд амьдарч үзсэн. Америк явахаа өмнөхөө 1 жил шахантай гэр хороолд амьдарч үзсэн, усаавч үзсэн. Тэ. Гэтэ аз болоход нөгөө нэг аз болох нь ч одоо хайш өөртөө одоо илүү тухтай амьдрах гэж хичээсэн юм да. Нөгөө гал төлдөггүй байсан, цахилгаанаар халаадаг байсан учраас. Гэтэ ер нь гэр хороолд амьдрал ямар байдаг гэдгийг бол сайн мэднэ. Тэгээ тэр нөхцөл байдал одоо Улаанбаатар хотод байгаа жишээ нь нийт иргэдийн 60% тийм нөхцөл байдалд амьдарч байгаа гэдэг айгүй тийм сэтгэлийн зөвлөлдөг байсан байхгүй. Тийм учраас энд ийм орчинд амьдарч байгаа хүмүүст ядаж жоохон ч гэсэн одоо тийм юу гэх юм бэ? Үйлчлэгээ эсвэл одоо тийм чөлөөт зав цагаа өнгөрөх тийм орчин бүрдүүлэх бол гоё юм уу гэдэг нэг community center гэдэг нэг тийм санаачлаг гэх юм нэг тийм олж мэдээд тэгээ ер нь энийг гэр хороол байгуулах хэрэгтэй байна гэдэг эсэ бичээд тэгээд тэтгэлэг авсан байхгүй. Тэгээд ер нь энэ чиглэлээр ер нь сурах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд Америк руу хот төлөвчөөр магистр болох гэж явчихсан. Улаанбаатар хотод чөлөө цагаа гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн өнгөрөөдөг вэ? За гэр бүлийнхэнтэй өнгөрөх газар байна уу? Тэр талаар. За одоо уртаашаа ганц цэцэрлэгт хүрээлэнтэй байна атчихаа. Тэгээд тийшээгээ бол амралтын өдөр дээр бол үнэхээр маш хүн очсон. Бараг хотын талнаа тийшээ яваад очиж юм яаж. Тэр цэцэрлэгт хүрээлэн лөө ер нь бол очихыг хүсдэг гэхдээ очиж чаддаггүй. Ягаад гэвэл тэнд маш их хөдөлгөөн өсчдөг учраас дахиад нөгөө төвчлэл рүү явж явах гэдэг.
тэгээд гэрийнхээ ойролцоох одоо боломжоор нэг голын хэрэг дээр гэдэг ч юм уу те. Уулын зам дагах гэдэг ашиглаад нэг голын хэрэг дээр хөвгтэй авч салхилуулах юм нэг тиймэрхүүл байдлаар одоо юу яаж тийм тэгээд голын хэрэг нь одоо манай голын хэрэг шиг ял нэг зүгээр ингээд нэг хөрс шороо хайрхан дээр л одоо хөвгтэй салхилуулах иймэрхүү төвшөнд байж байна. Ер нь тийм орчин бүрдүүлэх шаардлагатай байдаг. Ялангуяа туул болон сэлболын энэ орчноор бол гой төлөлтүүдийг хийж ландшафтын гоё шийдлүүдээр тийм ээ. Тэр waterfront planning гэж байгаа байхгүй тийм тэрийг маш гоёор ингээд хийгээд тэр нь өөр зэрэг хүрээлэн байдаг. Иймэрхүү байдлаар бид нар ер нь хийх ёстой байна л гэж манай их нэр зээлдэг. Чи одоо нэг гоё юм хийж туул болыг гоё болгоё гэдэг. Тэгээ одоо хүсэл байна. Тэгээ даанч одоо хэрхэн яаж хийх вэ гэхээр одоо олон шалтгаан болон шалтгаануудыг дурдж болох одоо бас амьдж байгаа. Ер нь Улаанбаатар хотын иргэний хувьд за хот төлөвлөгч хүний хувьд маш цөөн үгээр зүгээр Улаанбаатар хотыг ямар байгаасэ гэж хүсч мөрөөддөг вэ? Цөөхөө үгээр ч юм уу илэрхийлэлтэй маш тодорхой. Улаанбаатар хот анх төлөвлөжсэн шигээ цөөхөн хүн амтай. За 500 мянган хүн амтай. Тийм одоо хүн годамжаар нь зугаалаа явж байхад нэг тийм ингээд бөө ингээд дуу чимээ тоос шороо нэг дууч гэлсэн юм байхгүй сайхан тий. Ногоон байгууламж ер нь бол нэг 90-ад оны дундуур хүртэл бол тийм байсан шүү дээ. Ер нь бол сайхан байсан. Намаа одоо хүүхд байх үед бол их тажгүй сайхан байсан. Олон өндөр барилга байгаагүй. Тийм л байгаасаа гэж би хүсэж байна яг үнэхээр. Стресс байхгүй, төвчрэл нь гарцсангүй баг. Яг үүссэн байсан л тэр төвчрэл гэж ярьдаг байсан. Би санаж байна. Гэхдээ яг энэ төвшмөөс бол хэдэх баг. Бол тэрийг төвчих болцоотой. Тиймэрхүү хэмжээнд төрөөсөө. Тэгэхээр хүн амын төлөвлөлт бол тэргийг ихтсэн л байна л да. Тэгэхээр тийм хүн багтаа 500 мянган хүн амтай л тийм л хот ирээд болоосаа гэж би хүсэж байна. Хот байгуулалт хот төлөлтийн чиглэлээр зөвлөгөөгд ажиллаж байгаатай хууль эрх зүйн тулгамдж байгаа ямар асуудал вэ? Хот байгуулалтын тухай одоо жишээ нь дөнгөж сая хилцүүлэг болоод дуусчихин те. Энэ хилцүүлэг дээр болон энэ хот байгуулалтын хуулинд өгч байгаа таны гол санал, мессеж юу байх вэ? Ер нь сэтгэлд хүрэхээр юм болж гэнэ үү? Эсвэл бас өчир дутагдал ихтэй байна гэж харж байна энэ тал дээр. Манай хот төлөвлөлт хот байгуулалт гэдэг салбар маань өөрхий нэг болон шахагц нэг шоудер их айлын хүүхд байна л да. Яагаад вэ гэхээр энэ илүү нэг бодлого стратеги хөгжлийн бодлогын асуудлууд хөндөгдөг учраас илүү том нэг малгай тийм том стратегийн тийм хэмжээнд байх ёстой гэж би л дотор ойлгодог. Тэгжээж нэг ач холбогдол. Тэгэхгүй болохоор одоо яаж вэ гэхээр барилга гэдэг том малгайн дотор хот төлөлт юм шоудер байдаг. Тийм учраас бол одоо яам хүртэл барилга байгуулалт яам гэж нэрж авчиртай. Барилгын хууль нь илүү давмаа. Барилгын норм дүрм дотор нь хот төлөлтийн норм ганцхан бот байж авчиртай. Гэх мэтчлэн гэр харахаар бид нар нэг эхлээд барилгаа барьчаад дараа нь хотоо төлөх үү яах вэ гэдэг иймэрхүү юм яваад орсон болов уу гэж надад бол харагддаг. Тэгээд яхахлаар яаж юм гэхээр нэг машины дугуй байлаа гэж үзэхэд машин байлаа гэж бодоход артлын дугуйг нь уртлын дугуйг уртанд тавиад ингээд машинаа явуулах гал үзүүлдэг юм шиг санагддаг. Тэгэхээр мэдээж бидний одоо хөгжлийн одоо том зорилтууд тавьж байна. Тэгэхээр энэ хөгжлийн зорилтыг хөгжүүлэхийн тулд хот суурин газруудын тогтолцоо нөгөө ямар үр гүйцэтгэх юм, хаана ямар хүмүүс амьдрах юм. Тэгээд тэр хөгжлийн чиг хандлагууд нь гарч ээж тэрний дараа нь одоо барилгын хэрэгцээ шаардлага нь бүр тэр юм олон одоо том асуудал шийдэгдэж за тэгвэл энийг хэрэгцээг хангахын тулд бид нэ тэдэн давхар тийм барилга хэрэгтэй байна гэж явах ёстой юм шиг байна логик дараалалаа. Гэхдээ бол тэрнийг одоо бол манайд яг эсрэгээрээ болцсон юм шиг харагдаад байна. Тэгэхээр энийг бол бүр одоо манай салбарын сайдны хүртэл одоо яг үнийг хэлэхэд бол тэгэл одоо боловсрал одоо эрүүл мэнд шиг луугаа адил манай барилга байгуулалтын яам гэдэг бол нэг тийм одоо хинч нэг сонирхож тоодоггүй тэгээ нэг тийм шоудер байдалтай байгаа тань л та хэмж одоо харахгүй. Тэгэхээр
илүү их ач холбогдолтой байгаа хэлбэр нь одоо юу гэдэг илүү тийм өндөр чухал шүү гэдгийг нь бол бас хүмүүс анхаарах хэрэгтэй. Тэрийг одоо нэг бас хүмүүс анхаардаг. Тэгээ хоорондоо ярьдаг хэдэн хот төлөвлөгч хэдэн архитектор хоорондоо зовлон чангалаа ярьдаг. Тэрийг нь бол одоо үнэхээр улс төрчид бас нэг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор улс төрчид нэг чухал одоо юу гэдэг зам тээвэр гэдэг ч юм уу те эсвэл одоо юу хэлэх гэдэг эрчим хүч гэдэг ч юм уу те эсвэл уул уурхай гэдэг ч юм энэ чиглэлүүд рүү илүү их ач холбогдол яалах тэмдэх мөнгө өгдөг гэдэг утгаараа те гэтэл хот байгуулалт гэдэг юм чинь тэр бүх нөхцөл байдлыг бүрдүүлэх бололцоотой тэр орон зайг тодорхойлдог тийм салбар байгаа байхгүй. Тэгэхээр тэр салбарыг улс төрчид бас сайхан зөв ойлгоод эхлэх юм бол энэ маш чухал гэдгийг ойлгох баха гэж найддаг. Тэгээд барилга гэдэг юм том малгайн дотор л манай хот төлөлт чинь жижигхэн тийм болонд нь л хөрхий явж байгаа штэ. Тэгэхээр бол тэрийг бол байрлалыг нь солиод хот байгуулалт хот төлөлтийн доор барилга бол нэг хэсэг юм аа гэдэг байдлаар ингэж явах хэрэгтэй болов гэж би бол тодорхой боддог. Тэгээд одоо сая болж байгаа одоо энэ хот байгуулалтын хуулийн шинжилсэн хариулгын одоо хилцүүлэг гэдэг эцсийн хилцүүлэг гэдэг одоо засаглал одоо байх гэж байгаа шиг байна. Гэхдээ яг миний ярьсан шиг энэ хэмжээнд бол өөрчлөлтөх бол бас цаг найраа болоогүй болоо даа гэж би төгөлд хийсэн хавтаа дотроо. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт бол хүмүүсийн нэг бас ойлгоогүй байна. Ойлгуулахад бол маш их хүч хөдөлмөр одоо юу гэдэг юм одоо нийтийг соён гэрүүлэх хэмжээл хийх шаардлагатай юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хэдий одоо хийцэн байгаа зөвшөөрсөн байгаа ойлголтуудыг баг яхахын тулд бол бас тодорхой хэмжээгээр өнөөгийн нөхцөл байдалтай бол бас боломжийн гайгүй юм хийжлээдэй л гэж би дүгнэж байгаа. Татгуултын хуулиас гадна одоо барилгын норм дүрм стандарт гэдэг байгаа тий. Түрүүний жишээ авсан нөгөө барилгын норм ба дүрмүүд дотроо нот төлөлтийн одоо норм орчихсон байж байгаа. За энэ яг нэг хэрэгтэй юм. Ер нь бол зарим мэргэжлүүд одоо барилгын норм дүрм зот төлөлтийн норм дүрмийг одоо янз бүрийн жижиг засвар өөрчлөлтүүд хийгээд болно гэж үздэг нас зарим хүмүүс байхад бүр эрс шинжлэх хэрэгтэй буюу одоо бүр зарим нь Оросын болон Евро нормч гэх юм уу бусад орны хэрэгжилж байгаа баримтчгуудыг дорчуулах магадгүй үндэсний авсралтыг нөөцлөх замаар нотгшуулах хэрэгтэй гэж үздэг. Энэ тал дээр байр суурь илэрхийлвэл жижиг засвар руу эсвэл том өөрчлөлтөө гэдэг асуудал байна тий. Аль нь зүйтэй вэ гэдэг асуудал байна тий. Миний бодлоор бол нэг гал унтраах байдлаар жижиг засварууд хийгээд бол бас явцуу гэж ойлгодог. Тэгэхээр болж өгвөл зөв тогтолцоогоо бид нар бол эмхэлж авах хэрэгтэй. Төрөний одоо асуулт холбогдоод гарсан асуудал байна шүү дээ. Манай салбар бол үнэхээр шавдар байдаг гэх. Тэгэхээр энийг эмхэлж авах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээгүй үр дүнд өнөөдөр бид нар барилгачлалтыг хямж чадахгүй байна. Өсөөсөө барилгачлалтын эдийн засгийн хэрэгцээ байгаа учраас баригдаж байгаа байхгүй. Тэрийг ямар ч хууль дүрм журам байсан ч гэсэн тэрийг нь эдийн засгийн тэр хэрэгцээ шаардлага гэдэг чинь нэгдээд жоохон гацаад ирэнгүүт нь шаардлагатай юм ширээн доогор нөгөөд ингээд асуудал шийдэгдээд явдаг. Тэгэхээр бол энийг зөв тогтолцоор нь оруулаад магадгүй тэр эдийн засгийн хэрэгцээ шаардлагатай нь үндэслэн тэр хот төлөлтийг бид нар хийж чадах боломжтой юм биш үстэй гэдэг талаас нь харуул илүү тийм гуйн хатан тийм ээ. Тэгээд Монголын хөрсөнд буусан тийм ээ. Ийм хот төлөлтийг бид нараас хийх болцоотой. Тэгэхээр одоо юу гэдгийг бид нар нэг ийм шинэ норм дүрм гаргаад ингэчих юм бол асуудал шийдэгдэх гэх биш. Тогтолцоогоор нь бид нар ер нь бол хот төлөлтийг бид нар Монгол улсад ингэж хөгжүүлээ. Байгуулалтыг ингэж хийх ёстой. Тэгэхээр бол ингэж зарчмаар ингэж явъя гэдэг одоо юу гэх юм бэ? Уулын саяны хот төлөлтийн хот байгуулалтын тухай хуулиар бол тийм юмыг би нэлээд одоо санал оруулж байсан та багт нь ажилласан хүний хувьд. Гэхдээ бол боломжгүй гэдгийг бол процесс донд ойлгоод тэгээд ерөнхийдөө бол том талаацтай ойлголтыг бол наастай ойлгогдсон байгаа нөхцөл байдлыг бол өөрчлөх бол одоо цаг биш байна л гэдэг юм олж мэдээд тэгээд ирсэн. Тэгэхээр болжгүй бид нэр тийм эрс шинжилтийг бол заавал хийх хэрэгтэй. Тэгжээж одоо нэг хувийн хвшлийн хэрэгцээ сонирхол юу байдгүй. Тэр нь
олон нийтийн хэрэгцээ сонирхолтой яаж нэгдэх юм? Тэр уулзж байгаа цэг дээр нь одоо тэр тухайн хот суурин газрын удирдлагууд болон одоо манай улс төрчид яаж одоо тэр уялдуулж тэр төлөвлөгөөг нь хийгээд ингээд гурван талаас нь чинь ажиллаж байгаа юу штэ субъект штэ. Тэгэхээр гурван талаас яаж хийх юмдээ ашигтай ажиллах вэ гэдэг л тэр цэгийг л олж бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Тийм л одоо хууль дүрмжүүр байвал одоо тэр хамгийн зөвтэй байх болов гэж би харж байна. Тэрийг гадны бэлэн хийгдсэн зүйлээс хулбарлах гэдэг юм уу Монголын өрсөнд буулгах тухай асуудал уу эсвэл дотоодынхоо нөхцөл шаардлага нийцсэн цоо шинээр өөрсдөө дотоодынхоо нөхцөл шаардлагыг бид нэр одоо бид нар яг үнэ хэлэхэд Монгол улс шиг ийм хүмүүсийн 50% нь ганцхан хоттой байдаг сая 500 км2-ийн одоо тий нутаг дэвсгэртэй ганцхан хоттой ганцхан суурин газартай ингэж одоо яасан зүй зохисгүй нутаг сууршилтай улс бол хэд ховор байгаа би сайн мэдэхгүй байна. Тэгтээ бол ховор байгаа. Гэхдээ тэгэхээр эн чинь юу гэж хэлэхээр энэ асуудал зөвхөн Монголд л байхгүй. Монголын асуудал бол тэгэхээр энэ ямар асуудалд тулгараад байгаа юм бэ гэдгийг бид судалж үзэх хэрэгтэй байхгүй. Судлахгүйгээр л хэвээ тэнд Францдаг гэж байна. Тэгэхээр ингэж хийнэ. Ингээд явахлаар болох гэж байна. Тэгэхээр энийг явах тэ олон улсын байгууллагууд янз янзаас нь хараад ингээд энийг гоё хийгээд тэ гадаадын болоод дотоодын зөвлөх банк ингээд байгуулад ажилдаг. Гэхдээ тэрэн дээр нь одоо зовлон жарлал зөндөө байна. Яриад байвал олон зовлон жарлалд ярьж байгаа юм. Тэгэхээр гадны юмыг хуулах бол биднэрт ямар ч үндэс өргөж сайн хуулж болно. Гэхдээ хөрсөндөө буулгаж болох хэрэгтэй учиртай. Хуулах гэдэг чинь бас учиртай байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэгэхгүй болохоор тэнд хэрэгцээ бол энд хэрэгжих албагүй. Монголчууд бол Францууд биш, монголчууд бол Хятадууд биш, монголчууд Оросууд биш. Тэгэхээр Монгол хүнд зориулсан Монголын хөрсөнд буулсан тийм хөл шийдлийг хийн гарах үйл бид нэр өөрсдөө судлах хэрэгтэй байна. Ямар асуудлын өмнө бид нэр тулгарчаад байгаа юм гэдгийг ойлгохгүй л үзээд байна л да. Мэдээж бүх зүйл судалгаан дээр үндэслэдэг те. Хот угалын салбарын институт судалгаа хөгжүүлэлтийн ямар байгууллага байх хэрэгтэй вэ? Одоо байгаа юм шиг байхгүй юм шиг зарим янз бүр яриад те. За бүтэц шигүүр үйл ажиллагааны талаар төсөөллөө олцохгүй. Магадгүй саяны байгуулалтын тухай хууль нь бас нэг тодорхой дурдгдсан байх. Тэгээ дурдгаж явах шиг үстэй. Энэ тал дээр судалгааг үнэхээр бол хийх ёстой. Тэндээ 100% санал нийлж байна. Судалгаа хийхийн тулд төр бол хөсөөсөг өөрийн судалгааны өрөөлтөнд байх ёстой. Дэрэгтэй. Магадгүй тэр нь хувийн хвшилтэйгээ одоо санамжч гэр ч юм уу одоо тэ эсвэл тодорхой зохион байгуулалтанд ороод хамтарч ажиллах бол бүрэн болцоотой шүү дээ. Тэгэхээр тэр судалгааны байгууллага бол одоо бол яг Монголд бол байхгүй. Одоо яаж яах гэхээр зүгээр ерөөсөө нөхдүүд англи хэлэнд болохоор back of the envelope гэдэг ингээд нэг зүгээр төлөвлөл нэг догтуун дээр л төлөвлөл тэгэл тэргээр л явах гэдэг байхгүй. Тэгэхээр эсвэл нэг хоёр хүн гадаад явсан туршлагаас ялтвал энэ гоё юм байтгүй би л хичээлдэг гэл. Тэгэхээр бид нэр судалгааг мэргэжлийн төвшөнд онл практикт хослуулад хийх ёстой. Одоо жишээ нэг Улаанбаатар хотод бол төгсрөл хамгийн том асуудал байна. Энийг яаж гэдгийг судалж ажиллаж байна. Хин өглөө хэдэн цагт хаанаас хаа хүрээд байгаа юм бэ? Орой хэдээс хэдэн цагийн хооронд хаанаас юу хийх гэж яваад байгаа, яах гэж яваад байгаа, ямар хэрэгцээ шаардлага байгаа. Тэгвэл энийг шийдэхин тулд бид нар ямар төрлийн тээвэр хэрэгтэй. Бүгдээр машинаар явах нь зөв юм уу? Магадгүй нийтийн тээвэр биш үстэй. Тэгвэл нийтийн тээврийг хөгжүүлэх гэсэн чинь тэгвэл чинь бус машинтай төвчл гацчаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг шийдэхин тулд яах хэрэгтэй вэ? Тэгээд энийг судалж ижил энэ Улаанбаатарын асуудлыг бид нар ойлгоно. Тэгэхээр нөгөө нэг судалгаа ер нь бол зөндөө хийгддэг л дээ. Голцоо бол гадны олон улсын байгууллагуудтай хамтарсан зөвлөх багийн судалгааг олноор хийдэг боловч дааж тэр одоо тайлангууд нь зарим хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй дээрэс нь гомдсон асуудлаас гарч ирд юм байлаа. Энэ зэрэг төрлийн одоо шалтгаануудаас болоод энэ одоо хийсэн судалгааны тайлангууд бол ер нь бол тайлан болоод гарч байгаа шүү дээ. Тэр судалгааны чигээр. Тэр тайлангууд бол үндсэндээ
цөөхдөж харагддаг тухайн үед нэг жоохон хилцүүлгээд хийдэг. Тэгээд маргаашнаас нь нөгөө амьдрал бах байдгаараа яваад ингээд. Тэгэхээр бол тэр судалгаануудыг бол бүгднийг үзэх хэрэгтэй. Тэр чинь тодорхой хэмжээс хүн цаг зав гаргаад бүхэл бүтэн баг ажилласан судалгааны үр дүн байж байна. Алдаа оноо байхыг үгүйсгүй. Гэхдээ тэрний гол зарчим юу юм? Алдсан юу юм, онцсон юу юм бэ гэдгийг аваад за тэгвэл энэ тэдэн жилийн өмнөх байсан. Одоо тэгвэл юу өөрчлөгдсөн байх магадaltaй гэдэг ч юм уу. Ингээд тэр өмнөх судалгаануудыг бид марсан харах хэрэгтэй. Тэгээд одооний шинэ судалгаануудыг яах. Тэгэхээр энэ бүгдийг зохион байгуулж авах. Судалгаа хийдвэл одоо яаж яадаг тийм сан бүрдүүлэх юм уу те мэдээллийн бааз суурь үүсгэлээ. Тэгэл тэр нь салбараар нь ангилсан. Тэрнээс нь өссөн судалгаа гарч ирлээ. Тийм think tank байгууллага бол өссөн гэдэг нь шаардлагатай байгаа даа. Тэгээд тэрийг бол хот байгуулалтанд хуулинд сая шинжилсэн хариулгын төсөл дээр бол байгаа гэж харагдчих. Тэгэхээр байгаа. Тэгэхээр байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бол байгуулахын тулд манай барилгын яамны холбогдох газрын дарга болоод тэр мэргэжилтүүд бол тэрийг зохион байгуулаад явж байгаа юм билээ. Барилгын төвөөр. Тийм. Тийм институт байгуулах хэрэгтэй байна. Энэ институт дээр бол бүх судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Хүн амт суурьшлийн хөдөлсөлийг холбогдуулаад. Тэгэхээр бол тодорхой хэмжээгээр оролдлууд хийгдэж байна. Гэхдээ нэг эцсийн нөгөө асуудлыг нь тийм үгүй шийддэг манай конопт ордог дардаг хэд байгаа шүү дээ. Тэр хэд хүмүүстэй бас ойлгох хэрэгтэй. Энэ юм учиртай байгаа ингээд ингэж байгаа учраас ингэж байна. Тэгээд ер нь бол сүүлийн бол манай устдаж бүгд л хийж шинжлэх ухааны үндэстэй юм байх хэрэгтэй гэх. Тэгэхээр бол тэрийг л одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Ярьж болно одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг өнөөдөр хот байгуулалтын салбарын мэргэжилтнүүдийн боловсруул хэр түвшинд байгаа гэж үзэж байна. Салбарын залуу мэргэжилтнүүд юун дээр илүү анхаарч сурч ажилласаа гэж хүсэж байна. Ер нь магадгүй саяны одоо хот байгуулалтын хуулийн хэлэлцүүлэг дээр байгаа хүмүүсийн гаргаж байгаа санал онол бас тэр арай ер нь жоохон ахмад үеийнхэн дийлэнх санал хэлж байна. Залуучууд нь жоохон оролцоонд байгаа шүү гэн хэлж байгаа байгаа шүү. Энэ тал дээр ямар байр суурьтай бодолтой бол манай залуу мэргэжил боловсруучтай. Би ч өөрөө залууд нь ороод байгаа. Туршлага баг салбарт одоо 5 жил 6 дахь жилдээ ажиллахыг хичээж байна. Үндсэндээ залуучуудад юу уриалах вэ тэгвэл үеийнхэндээ гэх юм уу? Үеийнхэндээ уриалах юу гэхээр манайхсаа бүгдээрээ англитэй болно. Англитэй болох юм бол хот гэдэг газар чинь суурин газар чинь амьдраад үзсэн зовлон жарлал бүгдийг туулаад явцсан тэр мэдээлэлч бүгдээр англи дээр байж байна. Тэрийг сайхан уншаа судалцгаая гэж хэлээ. Үнэхээр одоо Монгол улсад бол хот төлөвлөгч гэдэг мэргэжлээ төсөж байгаа хоёр үзэн төмсөр болгоо тийм. Мөс байна, шүтээс байж байна. Энэ хоёр сургууль болохоор ном сурах хүчийг жоохон хязгаарлагдмал байгаад байгаа юм болов уу гэж би бодох гэдэг. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь дэд үтцийн хөрөнгө оруулалт гэдэг ч юм уу те одоо юу гэдгийг эсвэл ийм хот төлөвлөлтийн ийм гэдэг ингээд гараад үзэхлээр одоо баг орчуулсан ном баг ховор байгаа байхгүй. Тэгэхээр энэ материал гарын авалга бүгд англи дээр бол байж байгаа. Тэгэхээр хот төлөвлөгч хүн болохын одоо боловсрал юу гэдгийг мэдлэгтэй хот төлөвлөж болохын тулд англи хэл сурах хэрэгтэй шаардлага юм шиг болчиход байгаа. Англи хэл сурах гэхээр одоо хувь хүний хөгжлийн асуудал орчих гад. Гэхдээ хүн хөгжих хэрэгтэй шүү дээ. Тэ? Ялангуяа залуудаа хөгжүүл хөгшрөөд баг зах болох тэ. Тэм учраас хэдүүлээ яадгийн англи хэл сайн сурцгаая л да. Тэгээд тэр хэмжээгээр бид нэр мэдээллийн тэр их одоо сан далай одоо тэр нөөц хүмүүрлүүд нэвтрэх болцоо гарч ирэх. Тэгэхээр тэрийг хараад тэр нөхдүүд ингээд алдсан юм байна, ингээд онцсон юм байна. Бид нэр тэр алдааг нь давтахгүйгээр магадгүй явж болцоо байна уу гэдэг нь хөгжих хэрэгтэй байна гэдэг л. Тэгэхээр хэдүүлээ бол анхны алхам бол жоохон хилтэй болцгоо. Тэрнийхэн дагуу судалгаа хийдэг болов. Судалгааг одоо бас жоохон залхуурах нөхцөл байдал руу гадаг шүү байна. Одоо манай залуу үеийнхэн чинь шөмжлөгч байгаа нь бол тэр шүү дээ. Манай залуучууд юм сонсч чадахгүй нэг ч одоо би нэг ахмад наснаас сонсч ирсэн одоо шөмжлөе гэж хаваалцаад сонсохгүй нэг чинь ерөөс сонсч чадахгүй гэж манай бид нэр залуучууд хүний ерөөс сонсохгүй тэгээ залах уу
Тэгээд юм хийх гэхээр амархан одоо байдлаар одоо мөнгө олох тиймэрхүү хандлагатай байгаад байна гэж байна. Тэгэхээр хот төлөлт бол маш хариуцлагатай салбар байхгүй. Салбар бол хариуцлагатай, маш өндөр хариуцлагатай. Тэгэхээр хөсөн өсөг ирээдүйд энэ бүх асуудлууд бидний нуруунд дээр ирнэ. Тэгэхээр тэр үед нь бид бэлэн байх хэрэгтэй. Одооноос өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бол одоо хичээцгээ гэдэг тийм өөр ойлголттой байна. Да залуучуудтай. Би ч одоо өөрөө бас хичээх хэрэгтэй гэж би бодоод байгаа. Улам одоо сүүлийн дөрөөсөө хот төлөлтийн чиглэлээр бас шинэ юм уншиж бас харсангүй. Тэгээд бас тэрийг одоо бас сэргэнэ гэж бас би бодоод байгаа. Сургалтанд явдаг ч юм уу те. Одоо ерөөсөө тэр чиглэлээр яасангүй шүү дээ. 2 жилийн өмнө нэг юм харуу яа. Тэгээд хурал зөвлөгөөнд оролцсон. Бид нар магадгүй бид нар англи хэлээр тэгээ хөгжөөд ингэж хэлвэл олон улсын хот төлөлтийн одоо холбоотуудтай чөлөөтэй харилцаа Монголд одоо тийм том конференцуудыг хийж болно шүү дээ. Тэр бол бүрэн болцоотой байхгүй. Тэгээд монголчууд гэсэн шижгэнсэн хот төлөгчтэй юм байна. Тэр залуу хот төлөгчтэй тэр одоо судалгаа хийж байгаа хуцтай байж байгаа байдал гэдэг ингэж олон улсаа шагшиг ярих хүртэл бид нар хөгжих хэрэгтэй байхгүй. Бид нар болцсон бүрэн байгаа шүү дээ. Яг. За BIM, GIS, AI гэдэг те AI буюу хиймэл оюуны талаар ойлголтууд төсөөлөд нэлээд яригдах боллоо. Энэ талаар бас ямар байр суурьтай нь ер нь Монголд сүүлийн энэ шинэ технологиудыг нэвтрүүлэх хэрэглэх цаг нь болсон уу? За магадгүй хиймэл оюун хүнийг одоо зарим хэрэглээг орлоно гэдэг те. Магадгүй хот төлөвлөгчийг архитекторыг гэдэг юм уу? Энэ салбарын улсуудыг орлох хэмжээнд очих болов юу гэж бодож байна? Тийм хүнэд очсон уу? Нэг очих болов уу юу гэж бодож байна гэж. Тэр IT-ийн хөгжлийн талаар одоо нэлээд гадар яваад байгаа шүү дээ. Тэг хиймэл оюун ухаан тэр чинь нэг өөрөө сураад хөгжөөд байгаа нь хамгийн айхтар нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь одоо өөрөө юм олж мэдж дуусныхаа хэмжээгээр хөгжиж явж яддаг шиг тийм ээ. Тэр хиймэл оюун ухаан чинь бас тэр хөгжөөд байгаа байхгүй. Тэгэхээр мэдгүй би одоо бол миний бакалаврын суур мэргэжлүүд мэдээллийн технологи байсан. Тэгээд уул нь бол тэрийгэ бодвол энэ хөгжлийн технологийн ололтуудыг бол дэмжих хэрэгтэй. Гэхдээ бид нар нэг суур хүн гэдэг зарчмаар орхиж болохгүй тийм. Одоо юу гэдгийг хиймэл оюун ухаан хэдийгээр хөгжсөн ч гэсэн бид нар одоо юу гэдгийг хамгийн хүн гэдэг суурьд юу ингээ аав ээж байгаа байн хүндлэх нь бол ойлгомжтой тийм одоо тийм суурь юмуд бол хийж бид алдаж болохгүй байхгүй. Энийг ингээд хяналтгүй тавьчих юм бол энэ цаашаа бас жоох аюултай байх уу хайгуу үсэхгүй. Тэгэхээр бид нар бол өөрөө гэсэн бодолтой хиймэл оюун ухааныг ямар үед яаж хэрэглэх үү магадгүй хамгийн доод түвшний одоо юу гэдгийг гүйцэтгэх одоо юу гэдгийг жишээ нь цэвэрлэхээ гэдэг ч юм уу те. Одоо тиймэрхүү нөхцөл байдал дээр бол магадгүй тэр роботууд нь тэр одоо байшин савыг цэвэрлдэг гэдэг ч юм уу те. Иймэрхүү хэмжээнд бол байж болж байгаа. Тэрнээс илүү юмд яачлаар бас жоохон боломжлох бол эргээд одоо төсөөлж мэдэхгүй юм л да. Тэгэхээр одоо бид нар одоо гин байгаа нийгэм тэр чигээрээ ингээд өөрчлөгдөв одоо янз янзын зөвлөлт кино байдаг шүү дээ. Тэр шиг одоо болчвол бас яана гэж бас бодогдох шиг. Гэрээсээ гардгүй тэгээд нэг өөрийгөө төлөөс нэг тийм аватар нэг роботтой тэр аватар робот нь бидний өдөр тутмын нийгмийн амьдралыг амьдарч яадаг те. Тэр бол айгүй нэмэлттэй нийгэм байгаа байхгүй. Тэгэхээр бол хүний хоорондын харилцааг бид нар бол яаж ч утсан хиймэл оюун ухаанаар дамжуул битгий хийгээсэй гэж би бодож байна. Тэгэхээр бол найзууд бол хоорондоо уулзтаа нүүрээ хараад уулзах хэрэгтэй. Одоо энэ утас мааждаг асуудал их хэцүү болж байна. Тэгэхээр бол бид нар тодорхой хэмжээгээр тоормс гэх газар бол тоормс гэх хэрэгтэй. Ухаалгаар хэрэглэх хэрэгтэй. Ухаалаг технологиг ухаалгаар хэрэглэвэл зүгээр биш үү те. GIS тэр юу BIM-ийн хувьд бол бид нар заашгүй хэрэглэх хэрэгтэй. Тэд нар бол яагаад гэвэл хот төлөлтийг хийхин тулд бид нар судалгааг бас дээд түвшинд хийх хэрэгтэй. Тэр судалгаа хийхин тулд бид нар мэдээлэл цуглуулдаг. Тэр мэдээллийг эмх зэгцтэй хийж бид нар зөв төлөвлөлтийн шийдвэр гаргах тийм ээ. Эмх зэгцтэй байх болцоог энэ GIS болж байгаа байхгүй. Мэдээллийн эмх зэгцтэй байдал. Тэгэхээр мэдээллийн эмх зэгцтэй байдал болоод ирэхээр мэдээллийн
систем буюу мэдээллийн тогтолцоо болоод тэр мэдээллийн тогтолцоонд ерөөсөө гол зорилго нь одоо хот төлөвлөгч хүнийг зөв шийдвэр гаргахад нь дэмжих. Тэгээд өөрийнх нь гаргасан шийдлийг хамгаалахад батлах зорилтоор тэр одоо газрын зураг дээр энийг тайлбарлаад ингээд үзүүлэх бололцоог л олгож байгаа багж хэрэгсэн шүү дээ. Тэгэхээр бол энийг үнэхээр бид нэр хэрэглэх ёстой. Тодорхой хэмжээгээр Монгол улсад хэрэглэгддэг. Болж үйл энийг хэрэглээгээ бол улам сайжруулах хэрэгтэй. Одоо бид нар яаж нэхлээр зүгээр GIS-ийн одоо GIS-ийн тал дээр ярихад GIS-ийн shape файлуудыг маш хэмжээгээр үйлдвэрлэж байгаа ч гэсэн тэр shape файлыг ашиглаад бид нар ямар дүн шинжилгээ хийж болох вэ гэдэг тэр чинь бол дараагийн түвшний маш том юм үлэгдэж байгаа. Тэрийг бол огт хийж хийхгүй одоо магадгүй хувийн хвшлийн хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг юм зөвлөх компаниуд бол нэг аймаг сумын ерөнхий төлөвлөгөөс нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөр ажиллаж байхдаа бол тэр анализыг тодорхой хэмжээгээр дотооддоо хийж байгааг би үүсэхгүй. Гэхдээ бол өргөн хэрэглээгээр бол энэ анализыг яаж хийдэг вэ гэдэг асуудлыг бид заашгүй хөндөх ёстой. Яг л тэгэхээр тэр байгаа мэдээллийг бид нар дүн шинжилгээ хийгээд анализ хийгээд тэндээс энэ чинь нийт хүн амын тэдэн хувь тийм сонирхолтой байдаг юм байна шүү дээ. Өглөө болгон машинаар явах сонирхолтой байдаг. Эсвэл автобусаар нийтийн тэрвэрс очих сонирхолтой байдаг юм гэдэг магадгүй тэр зураглалуудыг бүгдийг хийхэд тэр анализууд бид нарт хэрэг болдог. Тэр анализ хийх бол манай бас болсон хүчин бол тэн дээр бас сургах шаардлагатай. Тэр нь өөрөө тусдаа шинжилгээ байдаг шахав. Тэрийг хийхин тулд бид нөгөө мэдээллийн технологи илүү судлах шаардлага болдог л да. Одоо чинь Java дээр код бичдэг байх хэрэгтэй. Тэгжээс Python-оор тэр макрог биччихээж тэр анализ дүн шинжилгээ хийгддэг байх жишээтэй гэдэг ч юм. Тэгэхээр тэрийг бол тухайн судалгааны агуулга юу юм? Яг юуг судлах гээд юу олж мэдэх гээд байгаа гэдгээсээ үндэслээд тэр одоо хэрэгцээ шаардлагад дагуулад тэр кодыг бичээд тэгээд тэр анализыг хийж байгаа байхгүй тэр макроор. Тэгэхээр энэ чадрыг бол бүх хот төлөвлөгч нар за бүгд биш юм аа гэхэд ядаж энэ чиглэлээр мэрэгсэн хот төлөвлөгч нар бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Тэгжээж энэ мэдээллийг бид нар ингэж систем байлаа. Нөгөө шинжилгээ ухааны үндэс суурьтай судлаач тим одоо болсон хүчнээс гарах болцоотой байхгүй. Тэгэхээр бид нар өсөөсөө боловсрал одоо энэ соён гэгэрүүлэх энэ юу процессыг бол заашгүй хот төлөлтөөр ялангуяа төгсөж байгаа хөтөлбөрүүд анхаарах хэрэгтэй гэж би дотроо боддог. За олон улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлээд баталсан тийм. За Монгол улс тагаад тогтвортой хөгжлийн үндэслэл өрөмтлөл 2030 гээд баталсан. За бидний өмнө нь одоо ашиглаж мөрдөж байгаа гихүү одоо Монголын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал тий гэд эдгээр нөгөө хот тосгоны хөгжлийн одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахын чиглэл өгсөн одоо бодлогын баримтчгүүд гэхүү тий эднэр бол хангалттай байгаа юу эсвэл энэ зөв тодорхойлсон баримтчгүүд яг мөн байж чадж байна уу юу таны бодлоор хот байгуулах үйл ажиллагааг яг ямар дарааллаар аль үеүүдэд ямар асуудлыг шийдсэн байдлаар хэрэгжүүлэх зүйтэй гэж үзэж байна. Жишээ нь одоо сум суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийхийн өмнө ямар асуудлыг шийдсэн, ямар бодлогын мэдгээр гарцсан байх ёстой. Үүний дараа нь юу хийх ёстой гэдэг нь тодорхой юу, тодорхойгүй юу тий. Энэ талаар мэдээлэл авах гэж. Яг зарим жишээг дуртад ингээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх гэж ингээд уртлын хийгдэх ёстой байсан ажлуудыг нэлээд самарч хийж явах шиг байна. Одоо самарч гэдэг маань бүрэмж дотоод үлмэг хийж явах шиг байна. Дараагийн одоо эсвэлцлийн ерөнхийлөгөөний ажлын тодорхой хэсгүүд нь жороо явцсан байх шиг жишээ нь тиймэрхүү зүйлүүд ажиглагтаад байгаа учраас тийм. Биднэрт бол хангалттай хөгжлийн чиг баримжууд байгаа. За ер нь одоо юу гэж хэлэх зүйтэй юм бэ? Одоо 30 он хүртэлх энэ нүүбээс гарсан юуны дагуу манайх одоо нүүцэл баримтлаа батлаа явж байгаа гэдэг бол зүйтэй. Гэхдээ тэр нь одоо яг тэр баримтч үзэх юм бол маш сайхан бичсэн байдаг л да. Харамсалтай нь тэрийг яаж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдаг. Яаж гэдэг аюу тодорхойгүй байхгүй. Хэн хизээ яаж ямар санхүүжил тэр. Тэрийг нь одоо би одоо
өөрийнхөө болцсон дээр одоо буулгаад харах юм бол хизээ нэгэн сайхан өдөр төсөвт одоо мөнгө олдвол би одоо энэ барилгыг барина гэдэг юм л орж байгаа. Яг тэрийг одоо бид нэр өдөр тутам амьдрал дээр мэдэрч байгаа. Энэ их одоо ялангуяа Улаанбаатар хотод бол цэцэрлэг сургуулийн хүрэлцээл хангалттай биш байдаг тийм. Тэгэхээр яагаад гэж юм гэхээр нөгөө нэг төсөвт нь мөнгө байдаггүй гэдэг чинь. Эсвэл нөгөө нэг цэцэрлэгийн эрхлэгч нь одоо хэр сайн одоо юу гэдгийг рекламд нь төдий хэмжээгээр одоо төсөвт мөнгө сов болцсон гардаг юм. Тэгэхээр тэр цэцэрлэгийн эрхлэгчийн сайн муугаар энийг хэмжигдэж чинь байгаа дээр л да одоо өөрөөр явдаг байхыг үгүйсэх би бол зүгээр таагаад хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ нь нөгөө нэг тэр том баримт бичгээс яаж одоо нөгөө нэг өдөр тутмын амьдрал руу нэвтэрч хэрэгжих юм бэ гэдэг нь тэр процесс нь ойлгомжгүй. Одоо жишээ нь нөгөө нэг манай эрүүгийн тухай хууль гэж нэг хууль байдаг. Тэр нь бол процессын тухай хууль гэж би дээр сонсч байсан л да. Тэгэхээр одоо тэр алхам болгоно айгүй ойлгомжтой байдаг юм шиг байна. Тийм ээ. За эхлээд дараа нь тэгээд тэгсэн дараа юм. Тэр шиг манай бүх одоо төлөлтийн баримтчууд яг тийм байх хэрэгтэй юм шиг байна. Эхлээд энэ гараагүй хат тэр нь гарах болцоо. Тэгээд тэр дотор нь яг юу тусгасан байдгийг гэдгийг нь одоо журамлаад. Тэгээд энэс хальсан юм бол энэ байх болцоо шаардлагагүй гэдэг чинь. Тэгэхээр одоо юу гэдгийг сум суурин газрын ерөнхий төлөвлөгөө хийхин тулд биднэрт хангалттай баримт бичиг одоо үндэслэх суурилах юм байна уу гэхээр яг үнийг хэлэх өнөөдөр бол тийм байхгүй байна. Хөдөөгөө бид нар яг тухайн одоо юу гэдгийг төлөвлөгөөд атсан тэр сум суурин газар ерөнхий төлөвлөгөөг хийх гэдэг ч юм уу те. Судлаад харахаар баг бүх сумдууд ижлэх юм. Бүгдээрээ жоохон мал байна уу байна. Жоохон зөндөө малтай. Мал байна уу байна. Жоохон нүүрс байна уу байна. Жоохон алт байна уу байна. Жоохон үзүүлэх нуур муур байна уу байна. Гол байна. Бүгдээрээ байгаад байгаа байхгүй. Гэхдээ энэ бүгдийг чинь яаж эдийн засгийн тэр уялдаа холбоо юмд нь оруулах юм бэ гэдэг юм шиг. Тэнгүүд орчин тойрных нь хот суурин газрууд нь юу юм бэ гэдэг асуудал эхэлдэг шүү дээ. Тэгэхээр тухайн сум суурин газар анх яагаад байгуулагдсан бэ гэдэг юмнаас эхлээд магадгүй одоо тэрний ойролцоо байгаа аймгийн төвийг юу гэдэг одоо манай бүх аймгийн төвүүд чинь нэг 20-30 км дотор нэг сум байж байгаа шүү дээ. Тэр нь одоо юу гэдэг магадгүй хүнс одоо юугаар хангана гэдэг ч юм тийм зорилттой. Тэгэхээр тэр нь одоо манай нөгөө дагуул хот мот ч юм уу те. Тиймэрхүү зарчмаар явбал зүйтэй юм шиг. Тэгэхээр одоо магадгүй 200 км-ийн цаана байгаа бас нэг сум байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сум яах юм гэдэг асуулт. Тэнгуүч яг ойлгомжгүй болчихж байгаа. Тэр сум дунд юм байх юм уу? Тэгэхээр бидэнд их тийм хоббох нэг тийм бас нэг юм дутаад байна л да. Тэрийг одоо хийх шийдэл нь бид нар тийм засаг захиргааны хувьд бас асуудлаас харах хэрэгтэй байна. Одооны бидний байгаад байгаа сум аймаг сум болоод энэ багийн тогтолцоо хэр бас хангалттай байна вэ? Тархаан суурьсан байна шүү дээ. Тэгэхээр магадгүй юу гэдгийг тухайн сум суурин газар байх үнд шалтгаан нь ийм эдийн засгийн суурьтай байгаа учраас энэ өсөөсөгүй энэ суурин газар яг энэ байршилтай байх ёстой юм а гэдэг бид үндэслэл одоо дахиад 330 сум маань харчмаар юм шиг. Үнэхээр хэрэгцээ шаардлага байвал тэрнийхэн дагуу за тэгвэл даваа наатах чинь энэ хэлээр байлаа магадгүй ингэж хөгжүүлье ийш нэгж хөгжүүлье тэгээд энийг нь магадгүй одоо ийм санхүүжилтээр шийднэ гэдэг чинь ингэж явахгүй болвол одоо яг үндэ бол бүх ерөнхий төлөвлөгөөнд нэг тийм хуулаа тавьсан байдалтай ерөнхийлсэн байдалтай эсвэл одоо айгу фантаз тий хүн амын тэд болно гэдэг фантаз хэлбэрээр яваад байгаа юм санагдаад байна. Тэгэхээр тэгэхэд хин хөрөнгөний гарах нь ойлгомжтой. Айгуу том одоо тийм фичеристик гэж одоо англи хэлдэг одоо тийм мөрөөдлийн юм тавьсан байхгүй. Тэр мөрөөдлийг хин санхүүжүүлэх юм бэ гэсэн асуудал. Татвар төлөгч юм уу? Хөрөх юм. Хөрөхийн тулд тэр эдийн засаг ямар хэмжээнд байх хэвээр. Эдийн засаг ямар хэмжээнд байх хэвээр гэхээр чинь мэдээж нөгөө төсөөс хөрөхгүй юм чинь хувийн хвшилсөө хөрөнгө оруулалт нь орж ирэх шаардлагатай. Тэгэхээр хувийн хвшлийн оролцоотой хот төлөвлөлтийг хийхин тулд бид нар бол төр хувийн хүнд түншлэл гэдэг юмыг зөв ашиглаж Монгол улсад ашиглах шаардлагатай байгаа даа. Тэгэх юм бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалт бол
болцоотой шүү дээ. Маш их болцоотой. Сая ихт чинь одоо жишээ нь зүгээр сонирхууллаад хэлэхэд хөрөнгөний зах зээл дээрээс бараг 30-40 тэрбум төгрөг зүгээр хэрэглэгдэхгүй байсан тэрбум төгрөгийг хөрөнгөний зах зээл дээр компаниуд бонд хувьцаа гаргаад хувьцаат компани болоод төлөвлөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэрэгцээгүй байсан мөнгө, тэнд хэрэгцээгүй мөнгө байна. Тэр хэрэгцээгүй мөнгөийг магадгүй бид нэ энэ хот төлөлтийн сум суран газрыг хөгжүүлэх эдийн засгийн суур үндэслэлтэйгээр ингээд эдийн засгийн бүр тогтвортой тийм тогтолцоот хамт шийдэх болцоо байна гэж бас байгаа байхгүй. Энэ мөнгөгүй л гэдэг мөнгөгүй мөнгө байгаа байхгүй уул биш. Хувийн хвшилтэнд мөнгөтэй байна. Мөнгө байна. Тэр мөнгийг яаж нааш нь татан төлөвлөх үү гэдэг харин тэр одоо механизм байхгүй. Одоо бид нэр 2030 он гэхэд Монгол улс одоо өөрийнхөө одоо юу гэдгийг хөлбөмбөгийн хяал оролтыг төдөө багасгана. Багасгахын тулд бид нар яах вэ гэдэг чинь аягүй ойлгомжтой байна. Багасгахын тулд магадгүй одоо юу гэдгийг нөөц хэрэглээгээд хийж бууруулна. Одоо энэ түвшээ гэж яана өөрчлөгдөх ч юм уу эсвэл одоо нэг тийм арга хэмжээнд байна да. Тэр арга хэмжээнд хийхин тулд мэдээж хувийн хвшлийг татаж оролцуулаад харин тэр механизм маш ойлгомжтой байх хэрэгтэй. Бид нар сая концессийн тухай хууль гэдэг тэрийн дөрөвний жоо хийж оролцсон юм хэлээ л дээ. Бас жоохон судлаад үзэх. Тэгэхээр тэр юуг илүү боловсронгуй болгоод илүү нээлттэй тий зөв зарчмаар тэрийг зохион байгуулж чадах юм бол энийг бас их болцоотой. Саяхан тэгэхээр чинь Аз хөгжлийн банкны санхүүжилтийн басны төсөл дээр яаж юм гэхээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих тийм платформыг монгол хэлээр орчуулад одоо тухайн удирдлагууд өгчээсэн сонголтоо зохион байгуулсан. Тухайн үед бол одоо энэ харамсалтай сайн одоо хүмүүс ойлгоогүй. Уул тэрийг яаж юм гэхээр хувийн хвшилтэй хамтраад тухайн засаг захиргааны одоо нэгж одоо юу гэдэг жишээ одоо архангаа аймаг засаг дарга нэг одоо цэвэрлэх байгууламжаа хийя гэж бодоход тэр цэвэрлэх байгууламжийн суур мэдээллүүдийг энэ тэр платформ дээр тавьчихлаар хувийн хвшин тэрийг яаж санхүүжүүлэх болцоотой гэдэг ингээд нэг зургаар нэг зурглал бүгдээр хараад тал талаас ажиллах тийм платформ байгаа байхгүй. Ганцхан Монголын хөш олон улсын тэр зөвлөхүүд ингээд бас хамтарч ажиллаад ингээд явах болцоотой. Тэр иймэрхүү байдлаар нээлттэйгээр энэ концепц гэдэг нь зөв хийх юм бол маш их өгөөжтэй байж чадна. Тэр чиглэл рүү байлгахын тулд би ч бас юу яагаад байгаа штэ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд их сургуульд бас MBA-ээр сурж байгаа санхүүгийн удирдлагаар. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт гэж яаж авдаг юм? Ялангуяа энэ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бид нар яаж шийдэх болцоотой гэдэг талаас нь бас судлах хэрэгцээтэй байна гэж би бодсон. Тэгээд тийм учраас энэ их сонирхолтой сэдв санагдав. Тэгэхээр тэр олон улсын одоо тэр юуны өмнө бид нар бас амжилт гаргачлаа штэ. 30 оны одоо үзэл байдал гэдэг их хурлаас баталсан гэж. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэхийн тулд магадгүй бид ийм аргаар хурж болох юм болоо гэдэг тэрний шийдлийн гарцсан байна гэж би дотроо авах гэдэг байна. За бүсчлэлийн талаар нэлээд олон яригдтээ эдийн засгийн бүс. За жишээ нь хотын уулын баримт бичгээд одоо бүсчлэл гээл орон сууцны бүс гэх мэт асуудал яригддаг. Одоо жишээ нь сая хуулийн хэлцүүлэгтэр бас энэ бүс гэдэг тухайн асуудлаа хоцрогдсон ч гэж зарим хүмүүс санал гаргаж байгаа шиг байна тийм. Энэ ер нь бүстэй холбоотой байр суурь юу? Ер нь хөгжлийн ерөнхийлөгөө, эсвэлцлийн ерөнхийлөгөө гэдэг ингээд баримт бичгүүдэд бүс нь ямар байдлаар тийм бүсчлэн ямар байдлаар тусдгийг бүсчлсэн хөгжлийн үзэл баримтал дээр бүс гэдэг нь ямар байдлаар тусдгийг гэдэг нэг л олон бүс гэж их ярих юм. Тэгээд тэр энэ тал дээр ямар байр суурьтай бодолтой. Одооны биднэрт байгаа бүсчил бол хангалттай гэж байна шүү дээ. Энийг илүү гоё болгох болоо явах юм бол нийслэл сая бүсийн тийм бараг хууль болох гоо тэгээд за яг хэлээд эхний ээлжинд зүгээр жормоор явуулаад байгаа гэдэг иргэдийн барьсан тийм сураг гарч илээ. Тэгэхээр тэр бүслийн тухай хууль гэдэг ингээд гаргаад явж байгаа тэр ер нь бол агуулга нь бол зөв. Яаж явуулж байгаа нь магадгүй одоо тухайн одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад байж болох одоо хамгийн зөв шийдлэлээр л явж байгаа байх. Одооны бидэрт байгаа агуулга бол миний хувьд бол хангалттай гэж би боддог. Энийг илүү дараагийн түвшинд хүргэх юм бол бүсчлийг ашиглаад хүний суурин газар амьдрах зөв хэм маягийг бас бүрдүүлж болдог.
тэв жишээнүүд байна л да. Одоо жишээ нь одоо сүрхий одоо хотууд байж та гадна чинь одоо Нью-Йоркоос хэсүүлэл те. Одоо жишээ нь Нью-Йорк хотын тэр хот төлөлтийг хариуцж байгаа нөхдүүд хүсчлэлийг нь хариуцж байгаа нөхдүүд юу ярьж байгаа гэхээр за энэ бүсэд бол шин ногоо шин одоо мах худалдаалвал татвараас тэдэн өнгөлнө гэдэг юм бүс байна. Эдийн засгийн бүс. Эдийн засгийн бүс. Гэтэ тэр эдийн засгийн бүс нь хот төлөлтийн бүстэй уялдаатай. Орон сууцны бүс байхгүй юу? Ер нь харахад орон сууцны бүс дотроо замтай ойролцоо байгаа тодорхой хэмжээний тодтоод одоо магадгүй тэр overlay zone одоо өндөр хэлцүү тэр overlay zone тэр одоо нийслэлээс одоо нэг манай мэрэгчлэн залуус чинь наад авцах бүс чинь одоо шил илүү юм биш үү ч тийм overlay zone гэж байна. Overlay zone-ыг магадгүй ашиглаад тийм тэн дээр нэг тийм шин журам гаргаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр журмчлуудаа гаргаж одоо өөрчлөх тэр эрх нь нийслэлд байж байгаа. Нийслэл гэж ямар тухайн суурин газрын тийм суурин газрын одоо тухайн асуудал эрхэлсэн байгаль мэрэгжлийн байгууллагад байж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр хүн амыг эрүүл хүнсээр хангах бодлого давхар авчиж байгаа. Тэр бодлогыг энэ бүсчлэлээр дамжуулж хийж байгаа. Магадгүй дээвэр дээрээ хүлэмж байгуулах юм бол татвараас тэдэн өнгөлнө гэдэг чинь. Ийм гоё одоо шийдлүүдийг бүсчлэлээр дамжуулж хэрэгжүүлж болж байна. Тэгэхээр одоо сүүлд одоо сонсох нэ Ариг банк өөрийнхөө одоо эрчим хүчний хэрэглээгээ дээвэр дээр байгаа одоо нарны хавтангуудаар хангаад яваад байна шүү дээ. Тодорхой хэмжээний бүрэн хангаж байгаа хэсэг сайн мэдгүй ямар ч тийм хавтан байгаа. Ямар ч тодорхой хэрэглээнд дээр хангаж байгаа. Тэр иймэрхүү санаачлалуудыг бид нар зохион байгуулалтад бүсчлэр хийж өгч болж байгаа. Орон сууцны барилга байх гэж байгаа бол ийм байх юм бол танад ямар ч асуудалгүй ийм чинь ингэж хөнгөлж өгч болно гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар зохицуултуудыг энэ бүсчлэг гэдэг юм бас авч ашиглах болцоотой. Тэгэнгүүт одоо нэг юм бүс зонинг гэдэг чинь анх үүсэхдээ бол амар тийм хатуу яг тийм ухаан газар бол яг тийм л юм байх хэрэгтэй. Өөр юм байх юм бүр хоригдсон тийм юм байх хэрэгцээ шаардлагатай гэж гарч ирсэн байна. Тэгээ бүсчил анх нэг түүхэн болохоор нэг эмгэн нэг газар амьдарч байсан. Тэгсэн чинь хажууд нь кокс жол нүүрсэн үйлдвэр байгуулагдаад нүүр суугаад тоошороо чимээ шуугаа амар аимшигтай тэр амьдрах ямарч болцоог болоод тэгээ тэр эмгэн тэр нүүрсний үйлдвэрийг шүүхт өгсөн байна. Тэгээ шүүхт өгөөд энэ одоо байж болох болцоогүй энэ одоо нөөсөнс гэж англинд хэлдэг те. Одоо тэршил ядаргаа юу гэнэ одоо би нэг Монгол гоё болж харах байж амжаагаа нөөсөнс гэж яа. Нөөсөнс энэ бол үүсгэж байна. Хүн амьдарч байгаа газар энэ үйлдвэрлэл явуулах нь зохисгүй байна. Тийм учраас нэг бүсчилж хувааж өгөө суурин газар гэдэг. Ийм зүйлсээс болж анх бүсчил гэдгийг Америкт хийжсэн юм. Тэгэхээр яг тэрнээс болоод ирэхлээр яадгүй гэхээр орон сууцны бус гэдэг орон сууц зөвхөн орон сууц тэнд хүн амьдрал өөр нэг болцоо. Одоо онцлог өөр гэсэн үг байхгүй. Тэгвэл хоол идэж болохгүй, ажил хийж болохгүй, зөвхөн онцлог. Тэгэнгүүт үйлдвэрлэл явуулж болохгүй. Тэгэнгүүт үйлдвэрлэлийн бүс гэдэг тусна гаргаж аваад энэ зөвхөн үйлдвэрлэлийн хүн амьдрал. Тэгээд ингээд тус нь ингээд тэгээд нөгөө нэг ажил бизнесийн одоо commercial zone гэдэг. Тэгээд ингээд хуваа тус нь ингээд бүр ингээд хуваацсан. Тэнгүүт яаж ирсэн гэхээр энэ доктортой биш юм байна гэдгийг Америкч өсвөл нь ойлгоод хамгийн зөв зохистой юм бол холбог бүс юм байна. Нэг давхарт нь үйлчлэгэн байг, 2 3 давхарт нь нөгөө нэг орон сууцсан байг хүмүүс намтрыгээ нэг байрлал. Ингэснээр хүн машин унахгүйгээр машинаас хараад биш тийм машин унахгүйгээр үйлчлэгээ 10-15 минутанд алхаад үйлчлэгээ авах бүрэн болцоотой байх ийм төлөлт рүү орсон. Энэ хамгийн зөв шийдэл юм байна гэдгийг ухаарад ийм төлөвлөр явж байгаа хичээж байгаа гэхдээ Америкийн дийлэх нь баг 90% ганцхан машинаар л зорч бүх үйлчлэгээ авдаг. Тэгэхээр монголчууд энэ алдааг давтах шаардлагатай гэдэг асуудал байна. Гэхдээ монгол хүн бас юу хүсэж байна гэдэг нь хаалцсан. Тэгэхээр бүсчил гэхлээр янз янзын юм хийж болоод байна. Тэргээр дамжуулаад хүн амынхаа эрүүл мэндийг хүртэл төлөвлөх болцоо.
Тэр ийм олон болцоотой имийг одоо суур занглаа нэг тийм ийм арга хэрэгс байна л гэж бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ одоо биднэрт байгаа бүсчил бол одоогийн шатнд бол хангалттай гэж би хэлгээд байна. Тэгээ цааш нь хөгжүүлэх юм бол Хуавей эрүүл мэнд гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсээр бол наривчилж бол сайн хөгжүүлэх бүрэн болцоотой. Тэрний суурийг нь бол одооний байгаа зохицуултууд бол одоо санал болгож байгаа. Одоо хууль юм уу дүрм журам гэх юм уу энэ юмнуудыг батлах юм бол цаашдаа бол сайн суурь болж чадмаар гэж би хангалттай хэлдэг юм л да. Зөв чигтэй явж байгаа гэсэн. Барилга хотоогуултын одоо салбар гэж ярьж байгаа тийм. Ялангуяа хотоогуултын салбар тулгамдж байгаа чухал асуудлуудыг нь хамгийн чухлаас нь нэрэмблээд эхний 3 юм уу 5-ыг тооч нь гэвэл хамгийн чухал асуудал нь нэлээд дараа нь аль нь байна гэдэг дээр. Хамгийн чухал нь миний бодлоор хөрөнгө оруулалт. Аливаа төлөвлөгөө хийгээд бидэд хөрөнгө байдаггүй. Ялангуяа ерөнхий төлөвлөгөөнд хийлгээгээд хөрөнгө оруулалт байна, төвжирэл байна, бохирдол байна. Энэ гурыг дуртай да. За, мэргэжлийн бус хүмүүс гэлтгүй мэргэжлийн хүмүүсийн хооронд хот байгуулалтын болон хот төлөлтийн талаарх одоо суур ойлголт гэх юм уу те зөрүүтэй гэж зарим нь үздэг. Одоо жишээ нь саяны одоо хуулийн хэлцүүлэх төрөлснөөс гарснаа нэр томны тодорхойлтыг бид нэр маш нарын авч хэрэлцэж үзэх хэрэгтэй. Нэг нь нэгээр хэлэхэд нөгөөгөөр ойлгоод байна гэдэг тийм. Энэ талаар таны бодол юу вэ? Хэрвээ ийм байдал нь үнэн байдгаа гэж үзэж байвал энэ нүдлээс хэрхэн гарах вэ? Яаж зохион байгуулах? Жилийн өмнө юм уу да. Бараг 2 жилийн өмнө. Гамболд гэр архитектор сая ирсэн байсан те. Гамболд архитектортой нэг яриач хата хоорондоо ярьж байсан. Тэрний үгээр хот төлөгч нар бүгдээрээ одоо тойрч сууж байгаа. Энэ салбарынхаа нэршлиг нэр томьёог эцлээд авъя. Хот байгуулалт гэж юм. Хот төлөлт гэж юм. Тэ. Хотын тээвэр гэж юм. Гэх мэтчлээ одоо энэ одоо нэр томьёонуудыг бүгднийг нь одоо нэг талтаа гараад ингээд эцэлшээ. Тэг хэрэгтэй юм байна гэж бид тэр ярьж байсан. Тэр энэ хоёр зүгээр миний л одоо авч байгаа жишээ шүү дээ. Яг энэ яриа бол маш олон хүний донд өрсөн байх гэдэг би 100% итгэлтэй. Тэгэхээр ийм нэг юм зохион байгуулах хэрэгтэй юм болоо бид нэр тэгээд тэр асуудал шүүдэд ярилцлыг хэрэлдэг л дээ тийм үстэй. Хэрэлдээд тэгтээ хүндэтгэлтэй хэрэлдэг шүү дээ. Зарчмын даа. Тэгээд тэр асуудал шүүдэд яриад тэрнийхээ одоо үр дүнд за тэгвэл энийг ингэж тогтъё гэд ийм одоо constructive criticism нэг одоо гол зарчмаа болоход ингээд нэг бид нар энийг салбарын хүмүүс нь өөрсдөө эзлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор хөрхий сая бол нөгөө хуулийн юм дээр ажиллаж байгаа хэдэн хуульчдал нэлээд л нухлаа л да. Тэгээд миний хувьд бол шууд энийг ингээд тодорхойлж ихлээр бас туршлага дутдаг юм байлээ. Тэгэхээр одоо яалтчгүй Ахмад туршлагатай хүмүүсээс асуух шаардлага гарч байгаа байхгүй. Тэгэхээр манай ахмадууд бас энэ дээр сайхан зөвлөөд чиглүүлээд ичнийг ийм юм яриад байдаг. Тухайн үед бидний үед бол да Орос школоор бол наад чи ийм юм байсан юм аа. Одоо бол нэг иймэрхүү байх гэдэг юм шиг. Тэгэхээр одоо бид нар яг яаж ойлгох ёстой? Хот байгуулалт гэдэг яг юу юм бэ? Тэгээд бид нар чинь яаж би бол сүлдээ эвлэрээд манай нөхдүүдийн хот байгуулалт гэж ярьж байгаа нь ерөөсөө хот төлөлт юм байна. Хот байгуулалт гэж за би хот төлөлт гэж дотроо ингээд ойлгоод авчдаг. Тэгэхгүй болохоор хот байгуулалт гэхэлэр одоо ингээд нэг юм цаас тэгсэж байгаа. Бид ингээд байгуулалт хийх гэдэг байна. Би бол тэгж ойлгох гэдэг байна. Над чиг одоо залуучууд гэдэг чинь. Эсвэл илүү Монголдо хот төлөлтийн хот байгуулалтын чиглэлээр сурсан, хот төлөлтийн чиглэлээр суралцсан бос хүчинд бас ижлэн ойлголттой байхыг би үсэхгүй. Гэхдээ баруун дэдэг болтоос юм болж байгаа юм л. Тэгэхээр urban development гэж байна. Development гэдэг үгээр манай хот байгуулалт гэдэг үгийг төлөвлөж байгаа байхгүй. Development чинь хөгжлийн асуудал байхгүй. Тэгэхээр
англи хэлэнд энэ яаж бас хөрөгдөх юм. Нөхдүүд urban development гэж нь urban planning гэж urban design гэж юм байна. Тэгэхээр development planning design гэдэг гурван юм чинь ухамсархан ойлгогдсон чинь хаана ямар дараалт яаж явах юм бэ гэдгийг бас бид нэг талдаа гаргах хэрэгтэй байна. Тэгээд тэрийг монгол хэлэнд юу гэж хэлэх юм? Эсвэл монголын хэрэгцээ шаардлагаар яаж байгаа энийг англиар ингэж хэлнэ гэдэг. Тэгэл эцлэл пад нэг хэвлэмэл гаргаад хүүхдүүдтэй хэлэх хэрэгтэй байна шинээр. За төгсөөд ирсэн үү? За тэгвэл энийг ингэж ойлгох шүү. Хуулийн дээр ингэж байж байгаас тэр чинь англиар ингэж явдаг шүү. Ингээд. Тэгээд тэр их хүн болох хүлэн шүрх хэрэгтэй. Тэгэл явчвал нэр томьёо бол юм хэрэг. Тэгж юм хэрэхгүй бол юм. За нэр томьёотой асуулт хойно байр. За төрлөд хүндчээ. Тэгтээ яг тухайд жоохон дэлгэрүүлж сууж магадгүй. Хотоогол түүл явц хотын хөгжил иргэдийн амжиргааны төвшөнтэй холбоотой юу? Эсвэл мэдлэг мэдээллийн төвшөнтэй холбоотой юу? Иргэд хот байгуулалт хот төлөлтийн талаар ойлголт мэдлэгтэй байх ёстой юу? Эсвэл мэрэгжлийнхэн хөтлөөд явах ёстой юу? Хот тосгоны хөгжлийн ерөнхийлөгөөг боловсруулах гэдэг юм уу? Үйл явцад иргэд одоо хэр нээлттэй ярилцаж хандах нь зүг бай. Яг уу ер нь бол хандхан зүг гэж нэлийн ярьдаг. Гэтэл яг нэг практик амьдрал дээр гэх юм уу толгомдод байгаа асуудал болохоор за энд ийм төлөвлөлт хийж яана гэд одоо төлөвлөлтөө ингээд яриад иргэдэд санал аваад явж ятал завсраар нь нөгөө яг тэр төлөвлөж байгаа газрууд нь нөгөө бүгд газрын сэмэрхэн нөгөө хүмжлээд эзэмшүүлээд ингээд хуваагаад юу очдөг тийм. Тэг яг төлөвлөснийхэн дагуу хийх гэхээр одоо нэг бол нэг зам тавих гэсэн чинь ашаа таачдаг. Тэгэл одоо жишээ нь магадгүй Төвөмгийн магадгүй Iris City гээд яг байгуулах гэхээр нэг тэр компани тэр эзэмшлийн тэр энэний тэрний гээл баахан одоо цаасан дээр катастроф нь хоогаад авцсан асуудал байдаг. Энэ талаар ер нь яаж явсан зүгээр энэ талаар юу гэж бодож байна? Тэр одоо төлгөө хийж байгаасаа тэнд газар авна гэдэг бол одоо шууд хэлэхэд бидний арчаагүй байдал та. Бид нар хот төлөлтөө зөв одоо байх ёстой хэмжээнд хийдэг байвал тэр тийм гарахгүй байхгүй. Яагаад вэ гэхээр мэдээж бол тэр тэн төлөлт явахыг бол бид нар юу ах хэвээр нээлттэй ярилцах хэвээр. Өсөн үнд мэдээлэл өгөх хэвээр. Гэхдээ тэнд нь газрыг олгоч чинь гэдэг нь өөр айгу засаглалын айгу хэмнэлтэй хэлбэр байгаа байхгүй. Газар нь олгогдчихно гэдэг чинь. Тэгэхээр бид нар аливаа төлөлтийг хийхээс өмнө за тэгэхээр энд бол ийм төлөлт явах гэж байгаа учраас энд ямар ч газар олголт хийх ёсгүй гэдэг ер нь одоо тэр газрын асуудыг харилж байгаа тэр ямар байгууллага байдаг тэр байгууллагт нь яагаад тэрийг ерөөс автоматар хаадаг байх хэрэгтэй. Тэр механизм мэдэрч байхгүй байгаа юм шиг. Тэгэхээр тэр одоо магадгүй дөрөв журмаараа газрын тухай хууль юм уу багс төдөө одоо тухай дөрөв журмын байдгийг яахыг би үсэхгүй тэгэхээр би бүгднийг нэг уусч үзэх болохоор хийж мэдэхгүй. Гэхдээ тэрийг одоо юу гэдгийг тэр тэн төлөлт хийж гэнэ гэдэг сургаар тэнд хүн газар авчиж гэнэ гэдэг бол одоо харамсалтай байна. Төлөлт хийж байгаа нь хин хийж байгаа төр засаг өөр хийж байгаа. Тэгсэн төр засаг өөр тэр газараас зарчил ярьж байгаа. Тэгэхээр энийг яахын тулд бол засаглалын тийм ёс журмын асуудал дээрээс нь одоо нэгдсэн уялдаагүй байх гэдэг энийг илэрэл гэж би дотор бол одоо шүүмжлэлтэй хандах гэж юм л да. Нийт бол мэдээж бол төлөвлөгөөг бид нэр хэлцүүлэх хэрэгтэй ярилцах хэрэгтэй. Гэхдээ хүн болгон хот төлөвлөгч биш. Хүн болгон 20 жил 30 жилийн дараахыг харж төлөвлөх одоо болцоогүй. 20 30 жилийн төлөвлөлтийг дараахыг харж төлөвлөж байгаа бид нар ингээд тусгаалan бэлтгэрийг дээдээ штэ хөрхий. Тэр энэ хүмүүс өсөө тэр одоо нийт одоо массыг болвол соён гэгөөрөлөх ойлгох тэр хүмүүсийн төвшөнд ойлгох хэмжээнд одоо юу гэдгийг зураг график дүрсээр одоо тайлбарж ойлгох өсөө тийм үүрэгтэй. Тэгж яваад мэдээж бол бид нар тэр үеийг үсэж байгаа хажуугаар бас тэр хүмүүсээ хөтлөн чиглүүлэх иймэрхүү юм зохион байгуулах. Тэгэхгүй болохоор энэ хүн энд ийм байхгүй гэж байна. Тэгэхээр байхгүй гэдэг юм бол байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өсөөгүй юу гэх юм мэрэгжлийн талаас нь тэр хүмүүсийг одоо өрн залан чиглүүлжтэй манлайлж ирж явах хэрэгтэй. Яг нөгөө хотын хөгжлийн хувьд иргэдийн амжиргааны төвшин холбоотой юу эсвэл мэдлэг мэдээллийн холбоотой аль нь илүү чухал үзүүлэлт вэ гэж үзэж байна. Одоо ингээд хотыг хөгжүүлэх гэж байна гэхэд надад чинь нийгмийн хоёр тал юм шүү.
Хоёулаа байх хэрэгтэй. Хоёулаа ер нь чухал үзүүлэлт гэж одоо аль нь альнаас илүү вэ гэж асуух гэдэг шүү дээ. Мөн үү? Тэгэхээр миний хувьд бол наа чинь хосолж явах хэрэгтэй гэж би хэлэхээр л. Яагаад гэвэл хүн одоо амжиргаа сайн байлаа гэд сайн мэдээлэлтэй хүн бас үгүй байхгүй. Амжиргаа муу байлаа гэд тэр хүн бас мэдээлэл байхгүй байна бол бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр мэдээлэлтэй байж болно. Амжиргаатай байж болно. Өөрөө бас тийм хоёулангийн л хослуулж явах хэрэгтэй. Ерөнхий архитектор ямар үүрэгтэй ажиллах ёстой вэ? За, томилгоо, албан тушаалын хүрээ, ажиллах хугацаа, зэрэг зүйлүүд дээр таны бодол. Зарим хүмүүс ерөнхий архитекторт ажил хийх, бие даан шийдвэр гаргах боломж олгодоггүй гэж үздэг. Энэ байдлаас болж хотын төлөвлөлт төлөлтийн дагуу явдаг юм замраг болж юм гэж үздэг. Зарим нь бүр ерөнхий архитектор гэхээс илүү ерөнхий архитекторын ажлын алба гэдэг юм уу нэг хүн биш нэг хэсэг одоо баг байхаар зохион байгуулах зүг гэж ярьдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай вэ? Тэр баг байх хэвээр зүг баг уу? Ерөнхий архитектор гэдэг яах вэ? Тэр хөв хүн гэдэг утгаараа бол ганцаараа шийдвэр гаргаад бас өрөөсөө байх талтай. Тийм болохоор ард нь бас баг ажиллаад тэр ажлын алба гэдэг нь шаардлагатай юм дээр судлаа шийдвэрийг гаргахад нь ийм шийдвэр гаргуул ингэн тийм шийдвэр гаргуул тэгнэ гэдэг ийм дэмжлэг тийм баг байх хэрэгтэй. Тэгжээж тэр хүн чинь зөв шийдвэр гаргах магадлал илүү нэмэгдэх байхгүй. Тэгээд тэрнтэй нь холбогдуулаад бас тэр эрхийг нь бас олох хэрэгтэй. Тэгээд яалтчгүй сая хэллээ штэ. Тийм бондогдсон байдаг учраас бас ингээд юм хийхлээр бас болдоггүй гэдэг. Тэгэхээр тэр эрхийг нь чөлөөтэй олгоод тэр хүний одоо юу яасан зүйлсүүд бол үнэхээр шийдэгдэг, хэрэгждэг ч юм уу те. Иймэрхүү байх ёстой. Тэгэхгүй болохоор нэг тийм одоо бэлэг тэмдэг байдлаар байвал хинт ч одоо бас хэрэгцээтэй байж болохгүй. Дэмий нэг тийм судал бүгэлсэн юм болчих юм байна л да. Тэгэхээр байх нь зөв. Байгаад ард нь баг байх нь зөв. Хин томилох нь зөв гэж байна. Томилгооны хувьд жишээ. Одоо бол орон нутгийн нэг бол засаг даргын томилждаг байгаа тийм. Сая бол хуулийн төсөл дээр агентлаг томилмж шүү. Яа биш сайдын томилмж лээ тийм. Бараг сайдын томилсон дээр хөө дээрээс удирдлагатай байсан амгүй дээр байх. Яагаад вэ гэхээр энэ тодорхой хэмжээс мэргэжлийн процесс үйл ажиллагаа явуулж байна. Аймаг сумдуудын бас засаг дарга шуудын тэрийг томилчлаар бас тэнд өрөөсгөл хараад бас хэтэрхий улс төрлөөгөө бас гүйж орох гэдэг тал байдаг юм шиг байна. Тэгэхээр тэрийг нь тодорхой хэмжээс мэргэжлийн тал руу чирхийн тулд босоо удирдлага нь баг дээр хаад. Одоо жишээ нь сайд томилж нэг ямар цалинжих тухаас л хэрэгтэн тий. Бас тэгж байгаа тий. Тэгэхээр тэр төсөөлөнд орно л гэсэн санаа багтай тий. Монгол улсад 330 сум ихтэж гэнэ үү, багдаж гэнэ. Эсвэл яг таарсан байна уу? Зарим хүмүүс сүйж чадахгүй их толон сум байна гэж үзэж байна те. Зарим нь бол цөөлчгөр энэ Монгол улсын газар нутагч эзэнгүүтэх гэдэг юм үздэг те. Энэ тэгэхээр юу гэдэг цөөлөх шаардлагатай юу? Уу яг нэг байгуулсан чинь байж ирсэн дээр баг. Ерөнхийдөө одоо яагаад ихтэй даам шаардаад байна гэхээр хүмүүс нь Улаанбаатар руу мөчөөд эсвэл ойрхон байгаа аймгийн төв рүү мөчөөд байгаа хгүй. Эсвэл одоо Эрдэнэ дарахнаар гэдэг ч юм те мөчөөд. Тэгээ багсаад ирэнгүүт одоо энэ манай урагшаа давхад дарахлаар чинь сэргэлэн сум байгаа шүү дээ. Тэнд 100 хувинд чинь яаж. Өөр хэдийн нэг засаг дараа байна. Нэг багш байна. Тэгээд баг тусах чинь та. Тэгээ ганц хоёр дийлэх хэрэгтэй. Тэнд баг амьдрах хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ. Хуучирсан өвчнөд дэд үтгц байгаад байдаг хэрэгцээ шаардлага тухайд байсан одоо байхгүй. Тэгээд тэнд ямар ч эдийн засаг байхгүй. Ганц эдийн засаг нь юу дээр авч ирэхээр тэнд засаг даргын тамгын газар гэдэг байшинтай тэр байшин нь юм хөдөлж авах хэрэгцээг нь тухайн хэрэгтнүүд яадаг ч юм. Эдийн засаг талаас нь хадгална. Тэгэхээр тэр шиг сумдууд Монголд олон байгаа.
Гэхдээ бид нар чинь сумууд чинь яагаад ингэж байгуулагдсан бэ гэхээр манайх чинь нүүдэлчин ард шүү дээ. Тэгэхээр нүүдэлчин тэр бэлчээрийн мал аж ахуй гэдэг нь бид нараас эргээд харах хэрэгтэй. Тэр бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь эдийн засгийн маш том суурь нөөц байгаа хгүй бид нар үед. Шавхцшгүй тогтвортой тэм нөөц. Бэлчээрийн мал аж ахуй. Монгол улсын давуу тал юу вэ гэвэл тэр л яг үнэ. Тэгэхээр тэрэн дээр суурилсан хот төлөлтийг бид нэр зогсоохын тулд хүчээс хэрэгтэй гэж би хэлдэг л да. Тэрийг бид нэр сэргээх хэрэгтэй. Эрчимдсэн мал аж ахуй гээд одоо бид нэр тэр нь одоо нүүдлийн мал аж ахуйс илүү дэвшилтэд гэдэг байдал руу орчод байна штэ. Тодорхой хэмжээгээр эрчимжүүлсэн явах нь зүйтэй байх. Одоо том хотуудын дэрэгддэг ч юм уу те. А гэхдээ нийтлэг айсаар бол 90% нь бол өсөөсөөгүй бэлчээр мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Тэгжээж энэ 330 сум чинь эзэнтэй бол буцаад хөгжин сэргэ. Тэгээ мэдээж энэ 330 чинь яах вэ тэгэл нэг бид чинь янз янзаар шүүмжилдэг штэ. Нэг Орс вач гээл тэгэл нэг хуваач хаяал тэгэл нэг 330 газар төлөвлөлт байшин байна гэж хэлсэн. Хүмүүсийг тэгээд өвчээр авч асуулцсан. Нэг иймэрхүү ярих гэдэг. Яг хөө сахраны хувьд бол тодорхой хэмжээ бид нар бас эргэж харах юмуд байдаг. Тэгэхээр 330 сум чинь өөрөө засаг захиргаа нөгөө сонгуулдаг асуудал руу орох гэдэг. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар зөрөгтэйгээр өөрчлөх хэрэгтэй. Тэр суурь одоо эдийн засаг байхгүй байгаа болохоор энэ хүний нийгэмд илүү харах байх. Тэр эдийн засгийг бид нар хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр сумсар газар одооны байгаараа байсан тийм хөө 330-уулаа. Хоёулаа болон бусад томхон уурхайг төшөлсөн хот байгуулах хэрэгтэй, үүсгэх хэрэгтэй гэж үздэг тийм зарим хүмүүс. За зарим нь бол энэ хот байгуулахад одоо хүндрэлтэй эдийн засгийг авч явж чадахгүй гэж үздэг. Тэг нөгөө органик амьд байх хүднээс ярьдаг. Нөгөө л нөгөө магадгүй 5 10 20 жилийн ашиглалтын уурхайсан ч гэсэн тэнд амьдарч байгаа хүний эрх шиг хөндөгдөд байна гэдэг талаас байгуулах хэрэгтэй гэдэг яриад байгаа тийм. Хэрвээ одоо томхон уурхайг таарсан хот байх шаардлагатай гэвэл одоо ямар шалгуураар уурхайг тагсан томхон одоо уурхай голцоол шүү дээ. Уурхай тагсан хот байгуулах хэрэгтэй байна. Жишээ нь одоо оюутлагын хувьд жишээ авахад байгуулах зүйтэй юу тийм юм. Жишээ нь бас тийм гоё жишээ биш байгаа л юм та гэж. Яг нь уурхай гэдэг бол байгаль орчинд нөлөөлөл маш ихтэй үйл ажиллагаа. Тэгээд юуны хувьд бол болж өгвөл бид нар уурхай гэдэг хэдийн байгаль орчинд айгүй нөлөөлөлттэй үйл ажиллагаа явж байгаа. Давхар хот байгуулж байгаль орчноо бас үтгэн зөв үүдэг. Байгаль орчны өнцгөөс харуул тийм гаргалгаа гараад байгаа. Тэгвэл тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг гэд бодоод үзэхлээр арай өөр юм бодогдох гэдэг юм л да. Гэхдээ энэ уурхай дагсан хотууд гэдэг нь одоо манай жишээл Эрдэнэт байгаа шүү дээ. Эрдэнэт хот бол үнэхээр анх хотын байгууллагад ингээд за боо уурхайчд явнаа, эрэгтэй хүн байна. Тэгсэн чинь тэр эрэгтэй хүмүүсийн эхнэрүүд нь юу их вэ гингүүд тэгвэл хевсний үйлдвэр байна. Хевсний үйлдвэр бариад тэнд нь эхнэрүүд нь ажиллана гэдэг ингээд төлөвлөд хийсэн байна шүү дээ. Тэр хэмжээнд одоо бид нар төлөхөд болцоотой юу гэхэл тэр маш их хөрөнгө шаардлагатай байхгүй. Шинээр хот барих гэж шүү дээ. Тэр хөрөнгийг хэн гарах вэ? Тэнгүүд төрөний ярьдаг хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Төсвөр хийн гэхлээр бид нар бас зөв шийдэл мөн үү? Тэнгүүд хувийн хвшил өөрөө гарах шаардлагатай болж байгаа. Тэр хувийн хвшил нь мэдээж бол оюутлагын дээр судалгаа хийжсэн л да. Яг манай компани дээр судалгаа хийжсэн. Оюутлагын одоо оюутлага хот буюу Хамбогтын л одоо өргөтгөл баа штэ. Өргөтгөл буюу бизнес хөгжлийн тийм парк гэдэг. Тэр төсөл 12 онд хийсэн байдаг болов. 12 онд судалгаа хийжсэн. Гэхдээ мэдээж тэр бол одоо ингээд замхарсан. Мэдээж хэрэгжээгүй. Хамбогцсон мөрөн гэсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн. Тэгэхээр оюутлагын хувьд болохоор оюутлага яагаад тэнд хот байгуулахгүй гэсэн бэ гэхэлэр мэдээж тэнд бол усны нөөц байхгүй. Шахагдах нөөцтэй. Усгүй газар хот байгуулах ямарч бололцоо. Тэгэхээр бол усыг маш одоо юу байдлаар харивч хэмжиж байдлаар ашиглах хамгийн одоо минималист тийм төслөөр тэд нар одоо үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй.
хамгийн харамсалтай нь тэр ядж байгаа тэр оюутлогоор байршил дээр байгаа тэр одоо ашиглаад байгаа ус нь нэг ашиглах юм бол эргэж сэргийгдэх гэж 40 мянган жил шаардлагатай ийм ус наз байгаа. Тэр эргэж сэргийгдэх одоо бидний одоо хөгтөж тэр усыг гэж харахаар болж. Тэгэхээр тэр бол ингээд маш имзэг бүс нутаг болох болцоотой байхгүй. Тэгэхээр тийм учраас бид нар усгүй газар хот байгуулахгүй гэдэг үндслэл тэр оюутлагын удирдлагын талаас тавьдсан байлээ. Тэгэхээр засаг талаас болохоор та нар эрдэнтийг эрдэнэт шиг ийм хот байгуулах хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Оюутлага бол ийм үндсэлтэй байна гэдэг. Энэ бол доктортой биш гэдэг байдлаар ингээд хоёр тишээ хараа суудсан байдаг юм шиг. Яг хотын үед бол. Тэгэхээр миний хувьд юу гэж бодож юм гэхээр уул уурхай дагсан тэр одоо суурь үүсчлээ штэ. Оюутлага бол дотроо ингээд нэг одоо нэг гэр камптай. Тэр гэр камптай бол одоо үйлчлэг бол тодорхой хэмжээний үзүүлэлт зөвлөе одоо юу гэдэг те. Гэхдээ тэр хүмүүс гэрээсээ хол байгаа. Тэгээ нэг амьдраад ингээд яахлаа бас төвхтэй. Тэгэхээр магадгүй гэрүүлээрээ тэнд амьдрах хэрэгцээ шаардсан хангах гэдэг ч юм одоо мэдхгүй яг үнэ хэлэхэд судалж үзэх хэрэгтэй. Тэр хүмүүс яг юу хүсэж байгаа те. Ямар ч хэсэн гэрээсээ хол амьдрах гэдэг бол тийм хүсэж байх юм бол биш. 3-7 он шүү дээ. Тэгэхээр бол тэр эргээд нөгөө гэр бүлийн нийгмийн асуудал руу явж орох шаардлагатай болчиход тийм учраас хот бол дотор дандаа социологч ажиллаж байдаг. Тэгэхээр энийг судалж үзэх хэрэгтэй байна. Би бол яг өнөөдөр тийм юм гэж хэлсэн. Чөлөө төсвийн талаар таны бодол. Одоо яригдж байгаа алтан булаг замын үдгээд чөлөө төсөв байгуулж байгаа тийм. За энэ тал дээр хэрхэн хөгжүүлэх, ямар бодол байр суурьтай байдаг вэ? За мөн зарим хүмүүс Улаанбаатар хотыг чөлөө төс болгоё гэсэн тэр санал бас гаргацсан явж байна. Энэ талаар чөлөө төс байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Гэтээ замын үдийг л алтан булгаас төрүүлээд бид нар эмхэлжүүлэх зүйтэй юм санагдав. Тэнд хүмүүс нь ирж яадаг чөлөө доотлтойгоо хийж яадаг. Тийм ээ. Тэгээд сая том төсөл хэрэгж байгаа шиг байна шүү дээ. Замын үдийн тэр одоо хийхийн тэр юг бомтыг хөгжүүлэх. Тэр чөлөөт бүсийг л тэнд л байгуулах ёстой байгаад байна л да. Нөл байх хэрэгтэй. Ингэжээш нэг эдийн засаг гэдэг юм чинь орхигдоод байдаг юм чинь тэнд бий болох гэдэг байгаа байхгүй. Тэр хөсөөс үгээд байх хэрэгтэй. Энийг харин яаж зөв хийх вэ гэдэг дээр бид нэр өстой жинхэнэ судалгаа гэдэг маш сайн хийх хэрэгтэй байна гэж би бодож байна. Алтан булаг дээр одоо сая нэг мэрэгчлээ хэлж штэ. Сая хэлцүүлэг дээр 1000 шүүн тавьж тэр дээр контейнер тавьсан байна гэж байгаа байхгүй. Тэр алдаа байна. Тэр дээр хэрэгжилтийн явдлаа гарсан юм уу одоо мэдээж тэр бол зөв зохистой бол биш. Гэхдээ тэрийг зөв эхнээс нь зөв одоо зохион байгуулалтаар л одоо нэг залхамж халаатаа тэгшлэх хэрэгтэй хүмүүстэй зөндөө солигдсон байдаг баг тийм. Тэгэхээр нэг хүн хийж байгаа учраас юм нөгөө юм одоо тэр мэдлэг мэдээлэл дараагийн өндөө шууд шилжихгүй гэдэг ч юм. Тиймэрхүү нэс байдлаас болоод тиймэрхүү жижигхэн алдаануудаар илэрч байгаа байхгүй. Тэгэхээр хариуцлагатайгаар ажиллах шаардлагатай байдаг баг та. Чөлөөт бүсэл бид нар хэрэгтэй гэж би бодож байна. Хотчлтын томоохон хэсэг бол орон сууцны бүс юм хэсэг орон сууц юм. Орон сууц. Сүүлийн affordable house гэж нэлээд ярих болж байна. Үүнийг монголоор янз бүр орчуулдаг байна. Хямд орон сууц шүү, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц чигээр нэлээд зарчмын зөрүүтэй ч байгаа шүү. Таны хувьд монголоор юу гэж орчуулах вэ? Affordable house гэж ер нь яг ямар орон сууцыг хэлээд байна? Үндсэн концепт санаа нь юу вэ? Үндсэн концепт санаа нь миний ойлгож байгаагаар бол үгүй ойлгож байгаагаар ч гэсэн угаасаа л юм л байдаг л да. Тэр бол хямдхан орон сууц бол биш. Одоо чанаргүй орон сууц бол биш. Хангалттай одоо зах зээл дээр борлогдож байгаа бүх орон сууцтай бол чанарын хувьд бол бүрэн өрсөлдөх чадвартай бүр илүү байна уу гэж дутгааргүй тийм орон сууц байдаг. Тэр орон сууцыг хамгийн гол нь тодорхой хэмжээгээр татаасаар хөнгөлчихөж байгаа л тиймэрхүү л эхнээс нь тэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл одооний хэрэгжиж байгаа энэ affordable housing буюу одоо төлбөрийн чадварт нийцсэн орон сууц гэж байгаа шүү дээ.
Эний чинь яг тэр үнэхээр гарч байгаа зардлыг 100% тэр хэрэглэгч төлчөний төлөхгүй байгаа нэг гэдэг дээр л асуудлын гол нь байгаа байхгүй. Одоо нэг хэрэгж байгаа Улаанбаатар хэрэгж байгаа тэр орон сууцны төсөл болвол тодорхой хэмжээний нь тэр нэг энэ барилгууд чинь өөрөө байгаль орчинд одоо нөлөөлөл багтай, эрч хүчний хэмнэлттэй ийм барилгууд байгаа учраас тодорхой хэмжээгээр тэр чинь сангуудаас бусдад тусламжууд авчаад хэрэгжүүлж байгаа байхгүй. Хэрэгжүүлэх одоо тийм хэсгэнд явж байгаа. Зарим тод эхнээсээ тэр бусдад тусламжийн мөнгөнд ороод батлагдсан юм. Тэгэхээр тэр хүний өндөр метр квадрат хэдэн сая төгрөг төлөх тэр төлбөрөөс тэр сангуудаас төлчихсөн байхгүй. Төлчихнө гэсэн үг. Ер нь бол. Тийм учраас тэр орон сууцны яг чанарын асуудал яаж юм бол үгүй. Хамгийн гол нь тэр бодит гарч байгаа өртгийг нь одооний Улаанбаатарын болон монголчуудын худалдаа авах чадварт нь нийцүүлээд татаасын өгчөж байгаа гэдэг тиймэрхүү л байсан байна. Тэгэхээр бол одоо юу гэж хэлэх нь одоо дүүрч. Хамгийн гол нь зарчим бол тийм байгаа учраас тэрийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарыг одоо юу яаж байгаа юм чанаргүй орон сууц руу орох гэж чинь айгүй муу байшинтай одоо санаа одоо юм уу гэж юм иймэрхүү гэсэн байдлаар зарим хүмүүс буруу ойлгоод байдаг байлаа. Тэр гол зарчим бол тэр бүр одооний зарим баригдаж байгаа барилгуудаас бол чанарын хамаагүй сайн төлөвлөгдөж байгаа юм байлаа. Бид тэр мэдээллүүдийг бас сонсч байсан учраас